За өнөөгөө босоод бүр жингээ хараад бүр амар өөртөө гутарсан. 93.5 болцсон байсан. Тэгээ аргагүй ер нь өчтөр урчигдраас эхлээд би бүр алхахад ч хэцүү, суухад ч хэцүү, нуруу өвдөд байсан л та. Тэгээд өнөөдөр дахиад өөртөө нэг челленж эхлүүлж байна. Одоо миний хийддэгч челленж мэдгүй яагаад ингэж чадахгүй байгаа. Ямар ч гэхдээ энэ удаа бүр чатгаас өөр аргагүй. Нуруу өвдөд бүр ингэж болохоо байсан учраас сүүлийн боломж гэж удаа дахиад өөртөө нэг челленж эхлүүлж байна. Тэг яг дараа нь харахад гэж бодоод ингээд зураг бичлэгээ жижигхэн видео олгоод эдитлээд хадгалъя гэж бодлоо. 100 хоног гэхээр би яг нөгөө нэлээ олон жил Монгол яваагүй байж хаад бараг 8 жил яваагүй байж хаад одоо энэ 100 явна. Тэгэхээр жоохон ч гэсэн турж агаад явмаар байгаа учраас Монгол явах хүртлээр 100 хоногийн челленж өөртөө эхлүүлж байна. Тэгээд өнөөдөр болохоор 93.5 хилтэй байна. Ер нь бол би ч одоо метр 54 штэ. Тэгэхээр чинь бол миний хувьд бол амар өндөр жин гэсэн үг л дээ. За тэгээд өнөөдөр болохоор хамгийн ихний 1 литр одоо цайгаа найруулж уусан. Налойтай цай найруулж уусан байгаа. За тэгээд өнөөдрийн хувьд бол хүүхдийнхаа сургууль дээр очиж нээлттэй хичээлд нь суусан. Тэгээд тэрний дараа болохоор дахиад гэртээ ирээд дахиад 1 литр цай найруулж уусан. За тэгээд өндөгтэй будаатай уурга хийж идсэн байгаа. За тэгээд өнөөдөр гэрээсээ ажилласан. Би болохоор гэрээсээ ажиллаж болдог ажил хийдэг болохоор тэгээ гэрээсээ ажиллаж жоохон яс чанаад оройн хүүхдүүдийнхээ хоолнд яс чансан. Тэрнийхээ шүлэн дээр сайхан аарч буцалгаж уусан. За тэгээд орой хүүхдүүдээ аваад хүүхдүүдээ хооллож унтлаад хичээлийн хийлгсэн. За тэгээд би болохоор бас шөнө ажилдаг. Өнөөдөр болохоор шөнийхээ ажил дээр жаахан тасгал хийгээд одоо хэвлийн өөх багсах тустай газар юм хайж агаад ингээд туудаг тасгал хийсэн. Тэгээ нөө хит өндөр жинтэй болсон болохоор миний өвдөд байгаа. Тэгэхээр нөгөө өвдгөө сайн нугалж дээш доошо босоход нэлийн хүндхэн байгаа учраас ямар ч гэсэн нэг энүүхэн эндээ тонгож байдаг нэг иймэрдүү тасгал хийлээ. За тэгээд баяртай. Амжилт. Баярлалаа.